Та бүхэнд одоо мэдээллийн хөтөлбөрийн ээлжит дугаарыг үзүүлье. Манай мэдээллийн хөтөлбөрийн энэ дугаараар. Инфляц 1.9% байгаа бол чанаргүй зээл 824.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн ихээс 31.8% өсжээ. Ипотекийн зээлийг 5% бууруулвал 30-аас 40 жилийн дараа Улаанбаатарчууд бүгд байртай болно. Тэтгэврийн малчны цалингийн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүүг бууруулах шаардлага тавилаа. Эдгээр болон бус мэдээгээ та бүхэнд одоо дэлгэрэнгүй үзүүлье. 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр инфляц 1.9% байна. Харин банкуудын хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ 824.9 тэрбум төгрөг хүрчээ. Бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээлэл өглөө. Өнгөрсөн онуудад өндөр үзүүлэлт харуулж байсан инфляц 1.9% руу орж бууралт үзүүлж байна. Инфляц буурахад шатхууны үнийн тогтвортой байдал мөн өнгөрсөн жилийн мөн ихтэй харьцуулахад огцон буурсан махны үн гол нь нөлөөсөн талаар бүртгэл статистикийн ерөнхий газраас мэдээллээ. Харин хугацаа гэтэрсэн зээлийн өрөө үлдэгдэл 2015 оны эцэст 861.2 тэрбум хүрч өмнөх оныхоос 3.2% өсжээ. Тэгвэл банкуудын хэмжээгээр чанаргүй зээлийн хэмжээ 824.9 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн ихээс 31.8% өссөн байна. Энэ бол иргэд хямралаас болж авсан зээлээ төлж чадахгүй байгаагийн тод жишээ юм а. За хугацаа гэтэрсэн зээлийн өрөө үлдэгдэл чанаргүй зээлийн эзлэх хувь 7.1% өмнөх оныхоос 2 пунктээр бол өссөн. За нийт дүнгээрээ хугацаа хэтэрсэн болон одоо чанаргүй зээлийн эзлэх хувь бол 14.5% бол хүрсэн гэсэн ийм дүн гарч байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нэг өрхийн дундаж орлого 937 мянган төгрөг байгаа бол зарлах нь 936 мянган төгрөгт хүрчээ. Харин Монгол ажилчдын 60-аас 70% нь 700 мянган төгрөгнөөс доош цалин авч байгаа бол 10% нь 1.5 сая төгрөгнөөс дээш цалин авч байгаа 3 дугаар удирлын дүнгээр танилцууллаа. 700 мянган төгрөгнөөс доош цалин авж байгаа хүмүүс бол нийт одоо ажиллагчдын талаас илүү хувь нь бол авж байгаа. Ер нь нэг 60-аас 70% нь бол 700-аас доош төгрөгийн цалин авч байгаа гэсэн ийм дүн гарч байгаа. Тэгэхээр энэ маань бол өөр ангиллаад зүгээр 192 мянган төгрөгнөөс доош цалин авч байгаа хүн бол одоо эдгээр шимтгэл төлөгч одоо аж ахуйн нэгж байгууллагын ажилчдын 5.6% нь одоо 192 мянган төгрөгнөөс доош цалин одоо авч байгаа жишээний нэг 10 орчим хувь нь бол сая 500-аас дээш мянган төгрөгийн цалин авч байгаа жишээний. Эдийн засаг хямарч иргэд ажилгүй өрхийн орлогогүй хүндхэн байгаа одоогийн нөхцөлд Монгол өрхийн дундаж орлого 930 мянган төгрөгтэй тэнцэж бууралт ус өсөлтийг үзүүлж байгаа судалгаа цөөн хэсгийг хамаарч бодит ус гардаг шүүмжлэл статистикийн байгууллагад хаягдлагдсаар ирсэн. Тэгвэл 11 мянга гаруй өрхийг хамруулж өрх бүрийн хэрэглээг тооцож судалгаа гаргадаг гэж албаны хүн тайлбарллаа. Нөгөө талдаа 3 сая монголчуудын амьдралын түвшинг 11 мянга гаруй хүн төлөөлөх үү гэдэг асуудал тулгарч байна. ТВ-с мэдээнд Батсүрэн Уранхас мэдээллээ. Улсын хурлын даргын хөлд өнөөдөр барилгын компани эзэттэй уулзаж ипотекийн зээлийн хүүг бууруулахтай холбоотойгоор орон сууцны үнд хэрхэн өөрчлөлт орохыг тодруулсан байна. Зах зээлд хэрвээ ипотекийн зээлийн хүү бууруулбал орон сууцны үн нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гараад байгаа ч барилгын компани төлөөлөлд орон сууцны үн буурах ямар ч нөхцөл үүсэхгүй гэж хэлж байна. Монгол улсад орон сууцны эрэлт хэрэгцээ иргэдийн дунд шаардлагатай байгаач орон сууцнд орох иргэдийн санхүүгийн байдал хүрлцдэггүй нь өнөөдөр барилгын салбарыг зогсон байдалд оруулаад байна. Дээр нь дотооддоо үйлдвэрлэсэн барилгын материалууд урд хөршөөс импортоор авч байгаа бүтээгдэхүүнээс үнэтэй байгаа нь дотоодын зах зээлийг тэлэх боломж хомигдож байгаамаа. Тэгвэл улсын хурал ипотекийн зээлийн хүүг 5 хүртэл хувь руу бууруулвал барилгын салбар эргэлтэнд орж эхлэх тухай өнөөдөр мэдээлэл өглөө. Жишээ нь Монгол улс 1921-с 1996 он хүртэл 100 мянган айлын орон сууц зорьсон. Гэтэл өнгөрсөн ганцхан жилийн хугацаанд 25 мянган айлын орон сууцыг шинээр барьж ашиглалтанд оруулж байгаамаа. Хэрвээ ипотекийн зээлд жилдээ 15 мянган өрхийг 5% зээлд хамрууллаа гэхэд цаана дахиад 20 гаруй мянган айлын орон сууц эзнээ хүлээж байгаа ийм зах зээл барилгын салбарт үүсэж байгаа юм. Гэхдээ ипотекийн зээлийн хүүг 5% руу буулгавал орон сууцны үн нэмэгдэхгүй гэдэг асуудал гарч байгаамаа. Тасралтгүй явахыг бол улсын хурал ханганаа. За тэр цогтоотой шиг хариуцлагагүй мэдээллийг бол хийлэхгүй. Тийм улсуудыг бол одоо нэн даруй зайлуулж энэ өөрөө зах зээл нөлөөлдөг мэдээллүүд учраас энийг одоо бүгд ойлгож байгаа байх гэж бодож байгаа. Би цогтоотрыг зургатаар ярингуут л ерөнхий сайд руу утсан. Наа чин болохгүй мэдлээ. Үгүй ингээд олон хүн хамруулад гоё штэ гэсэн. Би нөгөө моромчин калькулятор харуулад ингэж болдгоо маа гэсэн нэрээ тийм байна. Одоо тэгээ яаж буцах уу гэж.
маргааш нь ярьж байгаа. Тэгээ ийм маягаар популизм хийж ерөөсөө болдгоо салбар байгаа. Энэ компаниуд одоо бол ингээд арайч нэг жоохон мөнгө аваад ингээд хөдлөөд эхлэнгүүтээ төрүүжийн барилгыг эхний ээлжинд энэ хямралын энэ үн буюу өнгөрсөн жилүүдээс 10 орчим хувиар хямдарч чаддаг шүү дээ 10 гаруй жив байх. Энэ төвшөнд нь одоо борлуулах гэдэг юм одоо өрсөлдөх маягаар ингээд санал нэг худалдаа авагчид санал болгох тийм л нөхцөл байна уу гэхээс биш гарангууд төрүүлээд өсгөчих тийм болсон ерөөсөө байхгүй. Нэгдүгээр. Хотоодын барилгын материалын 800 гаруй 900 ийм үйлдвэр байгаа. Тэгэхээр энэ үйлдвэрүүд бол ийм одоо өртөг материал шинжитсэн одоо ийм юу байж байгаа учраас үнэ одоо нэмэгдэх тийм онцгой шалтгаан болохгүй гэж үзэж байгаа. Тий, баригдаад дуусаад ажилдаа орсон гэсэн. Тэнд хил дээр татвар баг төлөөд Улаанбаатарт ирэхдээ Монголын хөтлийн цемент шихооны үйлдвэрийн үнээс хямдхан тусаад байхаар чинь тэд нар ирэнлэг үгээ яваад байгаа. Энэ болгоомжийн төр хязгаарч баталгаатай хангаж өгч чадах юм бол бид дотоодын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гадаадаас сурж иж байгаа Монголд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийг хамгаалж чадах боломжийг хангаж өгвөл бид эх орондоо хинээс дутахгүй дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломж нь бидэнд байгаа. Хэрвээ ипотекийн зээлийн хүүг 5% руу бууруулвал зээлд хамрагдах барилгын компаниудад тодорхой шаардлага тавих юм байна. Жишээлбэл барилгын компани орон сууцаа зөвхөн Монголдо үйлдвэрлэсэн барилгын материалаар барьсан байх. Ажилчид нь 100% Монгол иргэд байх гэх мэтчлэн шаардлагыг журамд тусгаж өгөх асуудлыг хүнцээм. Ингэж байж Монголын дотоодын барилгын салбарт эдийн засгийн эерэг нөлөө харагдаж эхлэхийг дурдж байгаа юм а. Барьж болдгоо эзэнгүй байсан. Монгол өнгөн дээр одоо туршилтын журмаар байсан одоо ийм санг амьд болгоод нэр өгөөд энэ бол моргэж ипотек энэ бол зөвхөн ипотектэй л явна. Өөр юм тавьж болохгүй шүү. 20-30 жилийн дараа энэ сан чинь томроод мөнгөтэй болоод ирээд тэр үед улсын нөгөө зээл өх үүрэг нь гарна. Одоо хэд байдгийг тэдэн он төрсөн хүн зээл авах гээд тэтгэвэр авах гээд ирэхтэн. Тэр үед нь тэтгэврт мөнгө төлөхийг зөвшөөрөх юм. Одоогийн хүмүүсийн тэтгэвэр ирээдүйн одоогийн хүмүүсийн төлж байгаа шимтгэл ирээдүйн хүний тэтгэврт явж байгаатай яг адилхан. Бид нар энэ дээр нэмж 2 дахь сан нэмж өгч байгаад бол учир нь байгаа. Өөр нэг жишээ бол өмнө нь хамгийн багадаа 4 сая төгрөгийн өрхийн орлоготой айл 8% зээлд хамрагдах боломжтой байсан бол 5% зээлд өрхийн орлого нь 1.3 сая байхад зээлд хамрагдах боломжтой юм а. Барилгын салбар 5.2 их найт төгрөгийн барилга өгсрэлтийн ажил хийснээс 3.2 их найт төгрөгийн байрыг моргежийн зээлд хамруулжээ. Одоо барилгын ажил нь 50%-аас дээш гүйцэтгэлээ хүлээж байгаа 22 мянган айлын орон сууц ашиглалтанд орж чадахгүй хүндрэлтэй байдалд байгаа юм. Ямартай ч ипотекийн зээлийн хүүг 5% хүргэлээ гэхэд барилгын компаниуд орон сууцныхаа үнийг нэмэхгүй гэдгээ өнөөдөр хэллээ. ТV-с-тэй Аримтуя Алтан гэрэл мэдээллээ. Улсын хурлынхаа Монгол Ардын намын бүлэг ипотекийн зээлийн хүүг бууруулах асуудал яригдж байгаатай холбоотойгоор бусад зээлийг ч бууруулах ёстой гэж үзлээ. Учир нь инфляци 2.9% хүртэл буурсан нь эдгээр зээлийн хүүг бууруулах үнэ дэслэл болсон гэж байна. Инфляцийн түвшин 2.9% хүртэл буурсан нь бүх төрлийн зээлийн хүүг бууруулах үндслэл болсон гэж эрх баригчид мэдээлж байгаа юм. Тиймээс ч Монгол Ардын намын бүлэг бусад зээлийн төрлүүдээс ч хүүг бууруулах ёстой гэж өнөөдөр үзлээ. Жишээ нь тэтгэвэр, цалингийн болон малчны, жижиг дунд үйлдвэрлэлийн зэрэг бүх зээлийн жилийн хүүг нэг оронтой тоонд хүрэхийг Монгол Ардын намын бүлгээс шаардсан юм. Мөн урд өмнө нь өндөр хүүтэй олгогдсон бүх зээлийн сар бүрийн хүүний төлбөрийг буулгаж зээл төлөх хугацааг сонгох шийдвэрийг 2016 оны 2 дугаар сарын 9-өөс өмнө гаргаж олон нийтэд мэдэгдэхийг Монгол Ардын намын бүлэг өнөөдөр шаардлаа. Үнэхээр инфляцийн түвшин 2.9% болж буусан болвол нийтдээ өнөөдөр Монголын арилжааны банкуд Монголын ард иргэд аж ахуйн нэгжүүдээс 11 их найд 889 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Зээнх болд зол жаргалд нарт мөн засгийн газрын тэргүүн сайхан бэлэгт нарт хандаж Монгол Ардын намын бүлэг мэдэгдэл хийж байна. Энэ шаардлагыг удаа дараа хөрвүүлж ирсэн. 6 сард одоо бас ийм шаардлага хөрвүүлж ирсэн. Зээлийн хөв бууруулах одоо талаар удаа дараа хөрвүүлж ирсэн. Манай хүмүүсд хэллээ. Нэгэнт эрх баригчид өөрсдөө шийдвэр гаргаад зээлийн хүүгээ бууруулах ийм үндсэн нөхцөл бүрдлээ гэдгийг үндсэндээ Монгол улсад зарлж
Жена гэж бид нар бол ойлгож байгаа. Өмнө нь инфляц 15%-тай байхад зээлийн хүү дунджаар 20%-тай байсан. Өнөөдөр эрх баригчид үнэхээр хүсэх юм бол зээлийн хүүний хөнгөлөлтөд малчид болон цалингийн зээлтэй эргэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүгдийг хамруулах ёстой гэж байгаа юм. Дээр нь нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлэр тэтгэврийн болон цалингийн, малчны, мөн жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн хүүг бууруулах боломжтой гэж Монгол Ардын намын бүлгийн гишүүд шийдвэрээ гаргасан байна. ТВ-с мэдээ Ариун Туяа Алтан гэрэл мэдээллээ. Улсын хурлын өнөөдрийн чуулганаар улсын хурлын 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ. Монгол улсын тэгээс 18 насны бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгоход нэмж 71.7 тэрбум төгрөгийн их усүр шаардлагатай. Гэвч энэ мөнгийг хаанаас бүрдүүлэх нь тодорхойгүй үлдэж байна. Улсын хурлын 103 дугаар тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдөр улсын хурлын чуулганаар хэлэлцлээ. Сар гарахны өмнө эдийн засаг хүндэрсэн нөхцөлд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохгүй. Харин амжиргааны төвшин муу дунд бүлгийн хүүхдүүдэд олгохоор 2016 оны төсвийг батлаж байсан юм а. Өөрөөр хэлбэл жилд 247 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулж байсан Монгол улс 2016 онд хүүхдийн мөнгөнд 140 тэрбум төгрөгийг төлөвсөн юм. Тэгвэл улсын хурлын 103 дугаар тогтоолд өөрчлөлт оруулбал санхүүгийн их үүсвэрийг хаанаас бүрдүүлэх нь тодорхойгүй байгаамаа. Дээр нь эх 8 дугаар сар хүртэл олох төсөв байгаач үлдсэн саруудад мөнгийг яаж өгөх нь шийдэгдээг байгаа юм. Энэ 2015 оны 11 сарын 13-ны өдрийн 103 дугаар тогтоолоор улсын хурлын тогтоолын 3 дугаар заалтанд хэрвээ энэ одоо хүүхдийн мөнгөний одоо зарцуулалтын мөнгө хэтэрхээр бол төсвийн тодтоглоор шийдэхийг ерөнхий сайдад эрх үүрэг олгоцсон энэ тогтоолын 3 дугаар заалт байна. Тэгэхээр энэ бол өнөөдөр өнөөдөр ямар нэгэн хуулийн зөрчил бол биш ээ. Энэ бол их хурл өөрөө тогтоолороо энэ эрхийг олгоцсон байгаа. Миний ойлгож байгаагаар бол та нар сонгуульд ер нь яаж орох уу гэд нэг ярьж л дээ. Тэгсэн чинь бүх юм баларч бүх амлалтаасаа ухарцсан байж. Тэгээд сандраад л одоо энэ хүүхдийн мөнгийг өгч олгоё гэл ингээл оруулж ирж ин л да. Энэ бол ойлгомжтой л байна шүү дээ. Одоо мөнгө байгаа гэж хэлж байна. Мөнгө байгаа бол тэр төсөвтөө суулгахгүй яасан юм. Энд чинь 100 тэрбум төгрөг гарна шүү дээ. 100 тэрбум. 111 тэрбум. 100 илүү тэрбум төгрөг гарна. За одоо бол 16 он 12 жилийн дараа энэ мөнгө юу болж хувирсан бэ гэвэл айл өрхийн амь зогоодог, амь таслахгүй тулд, амиа алдчихгүй тулд одоо амиа зогоодог ийм ядмагхан хэрэгсэл, гол зогоодог хэрэгсэл болж хувирсан юм аа. Амжиргааны төвшин энэ 12 жилийн хугацаанд хэрхэн дордсон, Монголын нийгмийн амьдрал хэрхэн өөрчлөгдсөнийг одоо бид энэ үйлдэлээс мэдэж болно л доо. Зүүрэл бол өрхийн амжиргаанд үзүүлж байгаа чанараараа хэрвээ зүүрлэх юм бол одоо 2004 онд Бямбстрын сайд шиг одоо их том биетэй ийм сайхан аваа ахиухан орлого үзүүлдэг ийм мөнгө байсан бол өнөөдөр бол манай их хурлын даргыг бие хэмжээнд ч хүрэхэ болцсон л ийм л орлого болж хувирсан л та. Улсын хурлын 103 дугаар тогтоолын 3 дугаар заалтанд хэрвээ хөрөнгийн их үүсвэр дутагдсан тохиолдолд төсвийн тодтгол хийхээр заасан байгаа. Үүнийг засгийн газрын тэргүүн улсын хурлд оруулж ирэх үүрэгтэй юм байна. Гэхдээ өнөөдөр төсвийн тодтголыг хэлэлцэлгүй улсын хурлын тогтоолд өөрчлөлт оруулснаар хоёр эрсдэл үүсэж байгаа юм. Тухайлбал хүүхэд бүрт олгогдох 20 мянган төгрөгийн хэмжээ буурна. Эсвэл хүний хөгжил сангийн хөрөнгийн их үүсвэрт 71.7 тэрбум төгрөгийг бүрдүүлэх шаардлага тулгарч байгаамаа. Нөгөө талаар хүүхдийн мөнгө олгохтой холбоотойгоор өрхийн амжиргааны төвшин тогтоох судалгаа үнэн бодиттой эсгэд гишүүд эргэлзээтэй хандаж байгаа юм. Хэдийгээр хүүхэд бүрт 20 мянган төгрөг олговол дахиад 110 тэрбум төгрөг хэрэгтэй гэж байсан ч 71.7 тэрбум төгрөгийн их үүсвэр шаардлагатайг өнөөдөр хэлсэн юм а. Мөн орон гэргүй тэнмэл хүүхдийн судалгааг бүрэн хийж дууссан учраас нэг ч хүүхэд орхигдохгүй хүүхдийн мөнгийг төрөөс авах оруулж байгаа юм а. ТВ-с мэдээ Ариун Туяа Алтан гэрэл мэдээллээ. Улс төрийн намын тухай хуулийг улсын хурлд өргөн бариад байна. Энэ 7 хоногт тус асуудлыг чуулганаар хэлэлцэх байсан ч амжаагүй. Улс төрийн намын тухай хуулийг арчилсан болон бие даагчид ерөнхийдөө дэмжиж байна. Гэхдээ Монгол Ардын намын зүгээс улс төрийн намын тухай хуулийг чуулганаар хэлэлцэхээс өмнө намуудтай зөвшөөрөх нь зөв гэж үзэж байна. Улс төрийн намын тухай хуулийг энэ 7 хоногийн чуулганаар хэлэлцэх байсан ч асуудал хэлэлцэгдэж амжсангүй. Өөрөөр хэлбэл улсын хурлын чуулганы хуралдаан хэлэлцэх ёстой хуулиудаа хэлэлцэж амжихгүй дараа 7 хоног руу шилжүүлж байгаа юм. Хэдийгээр ардсан нам болон бие даагчдын зүгээс улс төрийн намын тухай хуулийг дэмжинэ гэж илэрхийлсэн ч Монгол Ардын нам тус хуулийг дэмжихгүй гэж байгаамаа. Учир нь улс төрийн намын тухай хуулийг парламентэд судалтай бусад нам эвсэлтэд зөвшөлдөж байж асуудлыг чуулганаар хэлэлцэх ёстой гэж харж байна. Улс төрийн намууд аливаа асуудлыг сонгуулийн ерөнхий хороо шийдэхэр болж байгаа. Нэгснээ сонгуулийн
сонгуулийн ерөнхий орол өнөөдөр улс төрийн намуудын харьяалаар томилогдож байгаа. Тэгэхээр эрх баригдж байгаа хүчний зүгээр сонгуулийн ерөнхий орон дээр өөр өгнөө тавиад бусад улс төрийн хүчнийг гарчих, говьлох, бусад улс төрийн хүчин дээр ямар нэгэн шахалт дарамт үзүүлэх боломж энэ хуулиар бий болчих гээд байна. Намуудын өмч хөрөгтэй холбоотой, намуудын санхүүжилттэй холбоотой асуудлуудыг нэлээд хөндөж тавьж байгаа. Энэ асуудлыг бол бас эдгээр талаас нь ярьж шийдэх ёстой гэж бодож байгаа. Улс төрийн намын хууль чинь бол цаашаа яваад төрөө байгуулж байгаа хуулийн нэг шүү дээ. Өнөөдөр бүхэл өнөөдөр манай тогтолцоогоор бол бид улс төрийн намаар дамжиж сонгуульд оролцоод сонгуульд нэр дэвшээж тийм ээ. Улс төрийн намаар дамжигдсан боловсон хүчнүүд төрд очиж ажиллаж штэ. Энэ бол төрийн төрөө уралж байгаа нэг хэлбэр. Тэр утгаараа бол улс төрийн намын хууль ачаалуулах ёстой. Тухайлбал улс төрийн намын тухай хуулиар намуудыг сонгуулийн ерхий хороогоор дамжуулж улс бүртгэдэг бахаар тусгажээ. Мөн намын санхүүжилтийг олон талын их үүсвэрээс авдаг бахаар тусгасан аймаг орон нутагт намын үүрийн хороо байгуулахад хүний тоог чухалчлана гэд олон асуудал нь намуудад таалагдахгүй байгаамаа. Ер нь парламентэд судалтай намууд өөртөө ашигтай хуульд анхаарал хандуулж бусад хуулийг нэр төдий баталдаг жишийг тогтоод байна. Энэ удаад улс төрийн намын тухай хуулийг аль нам хэрхэн өөрийн талдаа эргүүлэх нь намуудын ашиг сонирхол хэрхэн хүчээ авахаас шалтгаалаад байгаа юм а. ТВ-с-ийн Арим Туяа Алтан гэрэлтэй хэллээ. Анхаарлаа хандуулан бидэнд тавд туулзагч та бүхэнд баярлалаа. Та бүхэнд одоо мэдээллийн хөтөлбөрийн ноцтой мэдээг үзүүлье. Шинэ жилийн өөр амьсгал аажмаар хуучирч одоо цагаан сар эхэлж байна. Сүлдмөтийн зураг хэвийн богны зургаас өлөгдөж даашинц хослол дээл хөөрг болж засагдлаа. Шинэ он гарч байхад хэлбэгдэл үг байх ёстой гэж хичээсэн Монгол өрх бүр одоо тухны үрслэгээ тэнэлгэж амжаагүй байтал дахиад бөөн асуудал хаянд нэрчглээ. Бас л хэлбэгдэл бүгэ сайн сайхныг ярих ёстой гэдэг баяр уучраас ширээгээ сунгаж тэлээгээ суллах хэрэгтэй. Харин манай улсын эдийн засаг тэмч сайн биш байгаа нь мөртлөө бид алаа тэнэлэх бэлгэсэлтэнд ирээн гараад 200 тэрбум төгрөг зарцуулдаг гэж байсан. Одоо ирээн дээр нэмэгдээд хяах дулаауд гэдэг нэг бий болчихсон. Яг үндэ бид өөртөө юу ч үйлдвэрлэж чадахгүй байгаа болохоор ядаж бууцны жигнүүрээ хүртэл авчрах хэрэгтэй болно. Үндэсний үйлдвэрлэгчтэй дэмжиж гэхээр үнэн тэнгэр татчихсан. Хэдэн хөндөгч хятад амьсар нэгхэн түлхүүрний осоор авдаг болохоор сонголт хаана байх нь гэдэг нь ойлгомжтой. Тэгээд эдийн засаг хямарч хүүхдийн мөнгө танагдаж торгуул татвар нэмэгдсэн үед нэг их бэлгэсэлтээр чи яах вэ? Одоо бол заавал юм өгөх гээд байвал мөнгөөр золгоод хариуд нь мөнгөөр бэлэг барих тухай яригдаж эхэллээ. Ядчил мөнгө гадагшаа биш дотооддоо үлдэн бас өрх гэрийнхээ эдийн засгийг дэмжиж нь өөр хэрэгтэй зүйлээ авчихна. Ер нь тэгээ жилээс жилд хэмний дэмжиж гэдэг боловч цагаа тулгаар нэрлэхүү зандаа хөтлөгддөг энэ удаад харин эдийн засаг аварцгаая. Өнгөрсөн жил улсын хурлаар 2-3 удаа орж ирэх бүрдээ нийгмийн бүхэл давхаргын эсэргүүцэлтэд тулгараад байсан гацууртын орд одоо бол ногоон гэрэл цагаан шугамаар урагшилж байна. Энэ гэрэг эсэргүүцэгчид эдгээр хөдөлгөөнүүдийг хүртэл намжин болсныг бодоход маш их том тохиролцоог олигарх бүлэглүүдийн хооронд болсон байлгүй. Лавдаг сонгуулийн хуулиар 8-айлцсан гэдэг сураг дуулддаг. Гацууртын ордын асуудал өчигдрөөрөө гэхэл улсын хурлын чуулганаас дэмжлэг аваад байнгын орооны босод аваад ороод ирсэн. Баахан нинжа оруулж зүрх шимшрэм дүр зургийг харуулж байгаа л ер нь зохистойгоор ашиглая гэсэн сэтгэл санааг бий болгож чадсан гэж байгаа. Бас арбитрийн шүүхэд очих гэж байна гэж айлгаж байгаа л конопт харуулж чадлаа. Нэгсэндээ гадны нэг компани айлгаж байгаад Монголын төрийг шийдвэр гаргаж чаддаг юм байна. Монгол тэгэхээр төр засаг үндэсний эрх ашиг гэдэг юм байгаа ч юм уугүй ч юм уу бүү мэд. Бороогоос ноён уул руу техникээ зөөгөөд Монгол ашигтай гэх 2019 оноос өмнө хамаг алтыг нь аваад арилгахын дамжиггүй. Харин тэр үед нь энэ дарга сайднаар нь байгаа ч үгүй ч. Одоо бол хөндлийнхөө хэрээр хүлээж игээд 34% эзэмсэх асуудал яригдаж байна. Гэхдээ нинжагаар сэтгэл санаа зөөрчиж арбитраар төр засгийг далаалгаж байгаад харин компани уул ухаж алт авах нь дээ. Монголчуудад нэг хүний 14 сая төгрөгийн өртөө тэгээд банкны мал малладаг. Лиценз нэрээр алдсан газар нутгасаа бид хөөгдөж, туugдаж, хашигдаж, боогдож амьдарч явна. Хичнээн газрыг ашиглалтад хайгуулын лиценз нэрээр газрын зур дээр хашаад авчихсныг харахаар хаана Монгол хүн амьдрах юм бэ гэж заримдаа харамсдаг гэж байгаа. Хамгийн сүүлийн мэдээгээр бол увс нуурын үзэсгэлэнт айсав газрыг газрын тосны хайгуулын лицензээр бүсэлжээ. 1994 онд дархан цаастай газар болгосон боловч одоо бол хашиг хонжооны өлнүүд унсан газар болж хувирчгаад байна. Хонконгийн Mongolia Cloudville Ovs Petroleum компани увсныг 19,720 км квадрат хэмжээтэй газрын тос хайх зөвшөөрөл авчихсан байна. 8 жилд 827 сая долларын хөрөнгө оруулалт хийх бүтээгдэхүүн хуваах гэрээг засгийн газартай байгуулж байна. Хайгуул хийх талбай нь Увс аймгийн 14 сумын нутгийг хямарсчихсан. Хягас нууранд хүрчихсэн юм байх. Бид газар доороо асар их баялагтай гэдэг боловч өр өгөөжийг нь яаж хүртэж байгааг дорнодын Петрочайна дачин тамсгаас харагдаж байгаа. Одоо ингээд ухад цөмлөө дүрмдэд цоолоод явахаар увс нуур ширгэж үзэсгэлэнт байгаа сүйдэх аюултай болж мэдэх юм. Сайхан дуутай сайн бүхтэй брэнд хүн гарах гэж байгаа увсчууд ууртай байгаа бах шүү.
өдрийг амьдарцгаая. Гоё цагаан усан үзэм. Vitaфит компани бүтээгдэхүүн. Далаа багшаа хэвээ 10 наал болсон өгөөж ин тэр сайн